За сайн байцгаана уу? Anime Cartoon Guide YouTube сувгийн UK байна. За та бүхэн гарчгаас намайг яг юу ярих гэж байгааг хараад орж ирсэн гэж бодож байна. 2025 оны YouTube чанарт орсон. Тэгээд энэ талаараа бас мэдээлэл хүргэх гэсэн юм аа. 2025 оны YouTube чанар энэ жил үзэгчдээс санал аваад тэгээд 2 дахь 7 хоног дээрээ 2025 оны YouTube чанарт орох маш том ад завшаан боломж надад гарсан. Манай гэр бүл, найз нөхөд, манай үзэгчид намайг өөрсдийнхөө чадхаараа бүгдээрээ дэмжиж энэ 2025 оны YouTube чанар гайхалтай контентэнд оруулах боломжийг мань олгосон. Би үнэхээр их баярлж байсан. Яагаад гэх юм бол угаасаа мэддэг байсан, үздэг байсан ийм гоё том контентэнд орно гэдэг бол миний хувьд үнэхээр итгэхийн аргагүй гайхалтай тийм боломж нөхцөл бүрдсэн гэж бодож байгаа. За тэгээ бэлдсэн YouTube чемпион зураг авалт маань 11 сарын дундуур болсон гэдгийг та бүхэн бас мэдж байгаа ах. 2 өдөр үргэлжилсэн. Маш урт хугацаанд бараг 25-30 цагийн бичлэг бичигдсэн байх гэж бодож байна. Та бүхэн чамигийн влогийг үзсэн бол бас урт хугацаанд бичигдсэн гэдгийг хэлсэн байлээ. За тэгээд ер нь бол яг YouTube чемп гарсны дараа надад маш их сүрэг сэтгэлдлүүд, үзий ядсан хейт, чатууд, сэтгэлдлүүд маш ихээр ирсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд альва ямар нэгэн зүйл сүрэг эерэг талтай байдаг учраас би ер нь бол сүрэг сэтгэлдлийг, хейт комментиг нэг их тоохгүй өнгөрүүлээ гэж ерөөхдөө бодсон юм аа. Гэтэл энэ мэн даймжраа сүүлийн 3-4 хоног зөвхөн над руу биш, миний гэр бүл рүү, за тэгээд дээр нь намайг үзэгч хүүхдүүд рүү маань дайрч доромжилж харааж эхэлсэн байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ YouTube чемпион талаар яг юу болсон талаар би богинохон бичлэг хий гэж бодлоо. За YouTube чемп 2025 дээр би болохоор өөрөө зөвхөн YouTube болон Instagram гэсэн хоёр платформыг л ашигладаг. Facebook-ыг нэг их ашиглаад байдгүй, TikTok-ыг ч бас ашиглаад байдгүй. За гэтэл манай үзэгчдээс, манай гэр бүлээс энэ яг юу болоод байгаа юм бэ? Яасын ийсэн гэд Facebook-ээр дүүрэн миний битүү зурагнууд, за дээр нь мемнүүд, за TikTok-оор дүүрэн миний тэр YouTube чанарт оролцсон хэсгүүдийг бүгдийг нь оруулаад, за тэгээд мэдээж яг юу гэж доромжилсныг та нар бас мэдж байгаа байх гэж бодож байна. За би болохоор Anime Cartoon Guide гээд энэ YouTube сувгаа хөгжүүлэхдээ энэ YouTube сувгаа хөтлөхдөө өөрийнхөө царайгаа нэг их ил гаргаад байдаггүй. Ерөнхийдөө аниме ярина, хүүхэлдэйн ярина. Тийм учраас яг энэ YouTube сувгаар ямар арт зантай, сэтгэл хөдлөхөөрөө ямар болдог, сандрахаараа ямар болдог, гомдохоороо, баярлахаараа ямар болдог талаар ихэнх нь мэдгүй байх гэж бодож байна. Зөвхөн миний энэ хувь хүн жаргал гэдэг хүн те ямар хүн юм бэ гэдгийг зөвхөн манай гэр бүл, миний дотны найзууд, за тэгээд манай платформ дээр ярьдаг хитгэн цөөхөн үзэгчид маань л мэддэг. За яг ямар асуудал гарсан бэ гэхээр эхнийх болвол итгэлийн хаалга гэсэн тоглоом байсан. За тэр тоглоомн дээр намайг албаар жүжиглэж уйлсан гэсэн байлээ. За би бол өөрөө маш их зүрх муутай хүн. Заавал энийг хэлэх хэрэгтэй юм шиг байна. Маш зүрх муутай. Тодруулж хэлэх юм бол би зүрхний хэм алдалт маш өндөртэй хүн. Тийм ч учраас YouTube чанарт яг орно гэдгээ мэдээд мэдснээс хойш маш их догдолж, баярлаж, хөөрч, сандарч, за түүнээс хойш чемпион зураг авалт эхлэх өглөө хүртэл би гадаа нь орж чадахгүй хэдэн минут өөрийгөө тайвшруулж ийж орсон. Үнэхээр их сандарсан. За тэгээд тоглоом бол үргэлжилсэн, маш гоё олон ютуберүүтэй танилцсан. Тэнд байгаа бүгдээрээ мундаг олон ютуберүүд би угаасад нэг их царайгаа харуулдаг болохоор ихэнх нь яг намайг сайн мэдгүй байх гэж бодож байна. Би бол тэдгээр ютуберүүдийг бүгдийг нь үздэг, мэддэг, үнэхээр гоё санагдчихсэн надаа. За тэгээд тоглоомын туршид бол би маш их сандарч исэн. Сандарснаасаа болоод миний гарнаас маш их хүлс гарах те гар хүлрэх, за тэгээд зүрх хүчтэй савлах гэх мэтчлэн
үйлдэлүүд бол ерөнхийдөө гарч исэн, аль болох өөрийгөө тайван байлгах гэж хичээж байсан. За итгэлийн хаалга гэдэг тоглоом дээр би цогтойг яг хаалганаас орж ирээд танай багийн нэг хүн хасагдчихлаа гэж хэлэхэд би яг үнэндээ итгээгүй. Тэгээ итгэж чадахгүй амар эвгүй байдалд ороод сонирн болоод тэгээ шууд уйлангуутлаа инээгээд инээнгүүтлээ уйлаад за энэ сэтгэл хөдлөл маань ингээд давхар явагдсан байгаа. За энийг болвол хүмүүс намайг жүжиглсэн байна тий. Уйлж ахта инээгээд дэжтэй мэдэгдээд байна гэх мэтчлэн байдлаар хэлсэн байна. За энэ бол миний жинхэнэ сэтгэл хөдлөл байсан. Яг миний дотн найзууд бол намайг бүгдээрээ мэднэ. За сэтгэл хөдлөлийн ингээд зарим нэг хэв шүнжүүд дээр сэтгэл хөдлөл ингээд өөр байдлаар илэрдэг. Тэр нь болохоор уйлж ийснаа инээх, инээж ийснаа уйлах, баярлах зүйл дээр уурлах зүйл дээр баярлах гэдэг ч юм уу. Сэтгэл хөдлөлөө яг тодорхой хэмжээнд ингээд хянаж чадахгүй байх болтлоо тийм өндөр түвшинд очдог тийм тохиолдлууд ч гэсэн байдаг. Тухайн үед бол би паникнд орсон байсан. За тэгээд дээр нь энэ бол мэдээж маш урт үргэлжилсэн контент байсан гэж та бүхэнд хэлсэн. Бараг 20-30 цагийн бичсэн байх гэж бодож байна. Тэгээд энэ хугацаанд би хэдэн удаа уйлж яг ямар үед нь миний нулимс зогсож хэдэн удаа би зүгээр болсныг хинч мэдэхгүй яг үнэндээ. Эдитэн дээр зөвхөн за Юки гэдэг хүн энд үед л дөнгөж эхэлж үйлсэн шүү. Энэ үед дараа нь ингэж зогссон шүү. Дахиад ингэж үйлсэн шүү гэсэн хэсгийг угаасаа бүгдийг нь мэдээж оруулахгүй. Энд маш олон оролцогч байгаа. Энэ бол мэдээж тэмцээн, шоу маш том. Тийм учраас зөвхөн намайг байнгын харуулад миний уйлсан хэсгийг эхлэлээс дуусах хүртэл харуулна гэж байхгүй. Гэтээ мэдээж маш их сандарч исэн, паникнд орсон, гайхсан, итгэхийг хүсээгүй багийнхаа хүнийг мэдээж хассандаа болвол түүнээсээ болоод сэтгэл хөдлөл маань тэгж хоёр байдлаар илэрсэн. За дараагийнх нь тэмцээний сүүлийн финалд үлдсэн 4 хүн би, Айксийн Жорж, за мөнхөрш бид 4. За энэ тухайн үед бол нийтдээ нэлээд хэдэн тоглолт болсон. Бас л мэдээж бүгдийг нь оруулах боломжгүйгээр яг гол хэсгийг нь оруулсан гэж бодож байна. За тухайн үед бол хамгийн ихний тоглолт дээр надад Жокер ирсэн юм аа. Хамгийн ихний тоглолт дээр би та бүхэн бас хальт сайн анзаараад үзэх юм бол надад Жокер ирсэн болохоор би бас сандраад өрөөнд ингээд маш олон хүн байсан учраас нилээн бөхчүм гар хүлрөөд ер нь зүрх нилээн бас л хэцүү байдалтай гэх юм уу маш их сандарсан байдалтай байсан. Зарим хэсэгдэр би ингээ хайрцагаж онгоолгож чадахгүй тийм байдалд хүртэл хүрсэн. Тэгээ эхний хэсэгдэр Жокер ирчээд хүмүүстэй саналаа өгж явахдаа яг гараа өргөж явахад миний гар бол маш их чичирж ийсэн. Тэгээд гяс гараа би буулгасан. Та бүхэн сайн анзаарах юм бол за Жокер ирсний дараагаас хойш надад битүү ноён ирсэн тоглолт дуустал надад ганц ч удаа алтан карт ирээгүй. Би өөрөө YouTube Champion-ыг 12 сарын 31-ний өдөр найзтайгаа үзээд сууж байхдаа надад алтан карт ирээгүй. Яагаад энд алтан картыг оруулсан болоо? Итэтийн алдаа юм байна да гэж би бодож байсан. За итэтэн дээрээ л алдсан байлгүй дээ. Тухайн үед бол нэг их тийм амир хүн дээр тусгаж аваагүй. За тэгээд ноёнтой үедээ би Жокер ирээд Жокероос хойш битүү надад ноён ирсэн гэж ирсэн те. За ноёнтой үедээ бол би надад саналаа өгчхөө. Та нар надад саналаа өгчих гэж хэлсэн. Тэр бол бас хэд удаа орсон байсан. За яг тэр надад саналаа өгөөч гэсэн хэсэг дээр миний одоо дээр алтан карт гараад ирсэн. Тэгэнгүүт ингээд тухайн нөхцөл байдал шал өөрөөр ойлгохоор болчихж байгаамаа. Надад тухайн үед бол ноён байсан. Ноён байхдаа би надад та нар саналаа өгчих гэж хэлсэн. Яагаад би надад саналаа өгчих гэж хэлсэн бэ гэхээр би тоглолтыг дахиад үргэлжлүүлэе гэж бодсон юм аа. Хэрвээ ноёнтой хүн саналаа өгөх юм бол хинч хасагдахгүй шууд дахиад тоглолт чинээр үргэлжлэх байсан. Тийм учраас би надад саналаа өгөөч гэж хэлсэн. Тухайн үеийн нөхцөл байдал бол ерөөхдөө яг ийм байгаа. Тэгээд яг энэ хоёр зүйлээс болоод намайг жүжиглсэн. За хоньны арьс нөмөрсөн чон гэх мэтчлэн одоо өөр юу гэсэн ч байлаа би сайн мэдэхгүй байна. Тэгээ маш олон платформудаар миний зураг бичлэг явж байлээ. Тэгээд би энийг ол ерөөхдөө тайлбарлаад хэлье гэж бодсон юм аа. За альва ямар нэг юм бол мэдээж эрг сөрөг талтай. За Юки гэдэг хүн сэтгэл хөдлөл өндөртэй юм аа. За ерөөхдөө өнөөдрийн ингээд миний ярих зүйл дуусч байна. YouTube channel дээр яг ийм л юм болсон.
За би бол өөрөө 200 эдэн мянган дагагчтай өөрийнхөө энэ жижигхэн хөгжүүлсэн сувг дээрээ аниме яриад, хүүхэлдээ яриад явж байдаг. Тэгээд ийм том чампд орсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ талаар тайлбарлая гэж батсан. Гэхдээ би одоо яг энэ бичлэгийг оруулсан учраас дахиж хэн нэгэнд тайлбарлах шаардлага надад байхгүй гэж бодож байгаа. Би дахиж YouTube чампийн талаар ингэж тайлбар бичлэг юм уу хийхгүй. Тэгээд хүн болгоны үзэл бодол өөр, хүн болгоны харах өнцөг өөр гэж бодож байна. Дуусан дуслан бичлэгийг маань бас үзсэнд баярлалаа.